За дээрэс нь би тэр хүнд юу болж болох вэ? Нийгэм ямар муухай вэ те? Чамаг юу гэж хэлэх вэ? Баян авгаад дуртай те? Ингээд бэлэн юмд дуртай, тэнийг бацаан гэж хэлнэ. Намайг шар шимжилсэн авгаа. Би ч уулын баян хүн биш штэ. Би зүгээр л ингээд амьдрал босгож байгаа юм ихтэй байхгүй. Гэтэл би хүчээр ингээд тийм байдалд ингээд орчиж байгаа байхгүй. Тэгэж харин дээрэс нь за ингээд одоо гай уулч ингээд те одоо ингээ гişүүн мөшүүн болоод ингээ улс төрийн хүн болчихдг юм бол би чинь чин шудраг солиотой хүн ингэж явж аваад одоо нөхрөөр минь дамжуулж намайг унах боломж байна те. Жишээлбэл чамд нарийнхан бэлхүүстэй хүн 100 хоног тасралтгүй чам руу явахад чи нэг л өдөр тэрнтэй юу болохыг хинч таашгүй. Чиний өрөө шинийн тэрэнд орсон байхад нөгөө наарагийн нөхөр нь энэ хүн хүчнэджээ гэд чамайг улс төрийн золиос олгоод ингээд явахч Монголд ийм юм байдаг. Энэ бол Монгол төдийгүй дэлхийд дахинд байдаг. Нэг унгаахын тулд ийм бузар булаа одоо нийгэм ийм юм зардаг хүнтэй чи ингээд суух гэж чи зөв үү гэд. Бид нар үнэхээр сайн муугаа мэдлцсэн. Ямар аюул эрсдэл байж болохын амар хэрсүү те өөрөө зоригтой. Үнэхээр тийм байж чадна. За өөрөө тэгээд зориглоод ахаар юм бэ. За тэгвэл тгий. Юу ч ясан туулъя. Чи бол тийм хүн болон чамаг одоо тэгж хэлнэ. Би бол дуусан угаасаа л адгийн одоо ширээний хүүхэн байсан. Одоо дээрээс нь бүр тарган бүдүүн гахаа дээрээ шар шимжилсэн ингээд ийм авгаа оллоо. Одоо ингээд ингэж л дуусна хоёлаа.